За энэ хяналтаас хасагдаж байгаа одоо олон зүйл дотор их чухал юмнууд бас их байна. Тэгээд ардаа бол дандаа одоо хэрэгжсэн гэдэг ийм дүгнэлттэй явж байна. Яг тодорхой хэмжээнд бол хэрэгжсэн баха. Тэгээ энэ дээр би зүгээр жишээ болгоод нэг зүйлийг ярьчмаар байна. Энэ 2 дугаар хуудсан дээр байгаа хэлийн чандах Монгол хүүхдүүдийн хэл соёлын тухай асуудал л да. Энэ одоо үеийн үед цаашдаа ч яригдах юм асуудал. Бид нар бүгдөө мэдж байгаа хэлийн чанд бүтээл Монгол улсад байгаа хүүхдүүд маань одоо монгол хэлний боловсруулалтын жаахан дутмаг байх тухай асуудал ингээд бас том асуудал болоо яригдаад байдаг. Тэгэхээр цаашдаа энэ чиглэлээр за нэг хоёр юм байна. Нэгд хэрэгжсэн гэдгийг яаж ямар шалгуураар үзсэн юм болоо. Ягаад тэгэхээр хэлийн чанд тухайга Монгол одоо соёлын төв, сургалтын төвүүдээс одоо дэмжлэг хүссэн маш их өсөлтүүд ирдэг. Одоо ч ирсээр байгаа. Цаашдаа ч ирэх баха. Энэ асуудал бол тэгээд шийдэгдэхгүй асуудал. Гадаад байгаа монголчууд бүгдөө буцаад ирэхгүй нь тодорхой. Тэгэхээр тэнд байгаа хүүхдүүдийнхээ хэл соёлын асуудлыг бид өргөжлүүлэн анхаарах шаардлагатай болно. Тэгэхээр энэ дээр би юуг тодруулах гэдэг нөхөр хэрэгцсэн гэдгийг нь одоо ямар шалгуур үндслээр хэрэгцсэн гэж байгаа юм болоо. Цаашдаа энэ асуудлаа Монголын төр засаг тодорхой хэмжээгээр анхаарад өргөжлүүлээд бодлого гаргаад тодорхой ажлуудыг төлөвлөөд явах шаардлагатай. Тэгэхээр би бол нэг л жишээн дээр асууж байгаа шүү. Гэрхмшлэнгийн өөр одоо зүйлс бас харагдаж байна. Тэгэхээр энэ тал дээр нэг тайлбар өгөхгүй юу? За ажлын хэсгийн ахлагч Ариун Зайг шаруулъя. Эхлээд би хариулаад дараад нь одоо яамнаас нэмэлтээр байвал засгаас одоо нэмэлт өгөөрэй. За ер нь бол таны сая асуусан асуудал чинь 2018 оны 10 сарын 16-нд өгөгдсөн ийм үүрэг даалгавар байгаад байгаа. Хүүхэд залуучуудад Монгол ах уй Монгол өв соёлыг өвлүүлэх дархлааг бий болгох үднээс хүүхдүүдэд музейг үн төлбөргүй үзүүлдэг байх, хүүхэд залуучуудын театр, хүүхэлдэйн театр, киноны хүрээлэн бүхий чөлөөт цагийн төв зохицолборыг байгуулах ажлыг эхлүүлэх, хэлийн чанд дах Монгол хүүхдэд хэл соёлоо өвлүүлэн үлдээх чиглэлээр гадаад дотоодын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллах. Тэгэхээр 2018 оны буюу 8 жилийн өмнөх энэ асуудлыг одоо бид нар хэрэгжилтийн нэгдүгээрт нэхэд яваад ах нь хэр одоо зохистой байгаа вэ? Нэгдүгээрт тий. Хоёр дахь нь болохоор яг биелэлт нь ягаад хэрэгжсэн гэж үзэж байна вэ гэхлээр хэлийн чанд дах Монгол хүүхдэд хэл соёлоо өвлүүлэн үлдээх чиглэлээр их хэл түүх соёлын жишг сургалтын хөтөлбөрийг боловсрол соёл шинжилх ухааны сайдын 2017 оны А123 тушаалаар баталсан. За Монгол хэл соёлын жишг хөтөлбөрийн дагуу гадаад дахь хэл соёлын төвүүдэд болон мэдлэг цахим сургуулийн сурагчдаа гих мэтчлэн одоо ингээд тайлбарууд өгсөн байгаа байхгүй. Боловсролын ерөнхий газар боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран 24 онд одоо бас арга хэмжээнүүдийг зохион байгуулсан судалгаануудыг хийсэн. За гадаад харилцааны сайд, сангийн сайд, соёлын сайд, боловсрол шинжилх ухааны сайдын 24 оны А32, А55, А56, А151-р хамтарсан тушаалаар гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын иргэнд их хэл, бичиг, үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, соёлын үнэт зүйлийг таниулахад чиглэсэн хөтөлбөр төсөл арга хэмжээний төлөвлөгөөг батлан одоо хэрэгжүүлсэн. Тэгээд одоо үүнийг бол бүрэн хэрэгжсэн гэж үзэж байна гэж. Тэгэхээр яг өнөөдөр одоо зарим одоо зүйл залтууд бол жишээлбэл журам батлах гэсэн одоо залтуудыг өгсөн байгаа бол журам нь баталсан. Гэтэл журмынх нь хэрэгжилт нь ямар байгаа вэ гэдэг чинь өөрөө тусдаа асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ хянаад байгаа асуудал нь бол журам баталсан уу үгүй юу гэдгийг л хянаад байгаа. Тэгэхээр энэ заалтуудаа хэрэгжснээр нь авч хаагаад харин тухайн заалтуудын одоо хэрэгжилтийг сайжруулах тухайлсан асуудлаар одоо яг энэ шинэ парламент энэ байнгын хороо шинээр өгөөд хугацаатай биелэгдэхүүц одоо зөв тодорхой даалгавруудыг өгье л гэж байгаа юм. Тэгэхээр яг энэ агуулгаараа эдгээр 20 залтыг бол хасъя. Энэ бол арай нөгөө одоо арай болохгүй байна л гэсэн ийм агуулгатай. За ажлын хэсгээс боловсролын яам нэмж хариулах уу? За нэм очир дарга эндрийн микрофон дээр хариулъя. За бомч гişүн асуултанд хариулъя. Боловсролын яамны тэрийн өчнөдөх нэм очир. Тэгэхээр сая Ариун Зайг шүмгэлээ энэ бол 2018 оны тогтоол. Тэгэхээр 2023 онд боловсролын багц хуулиуд шинжилэн батлагдаад хууль эрх зүйн орчин шинжлэгдсэн. За энэ хүрээндээ хэлийн чанд дах Монгол хүүхдүүдийн хэл соёлын боловсролын асуудлаар тусгайлсан журам батлах чиглэлг нь боловсролын ерөнхий газар буюу төрийн захааны байгууллагт одоо үүрэг утсан. За энэ хүрээндээ бол хууль эрх зүйн орчин шинжлэгдээд журмоо шинжлэгдээд за хэлийн чанд дах Монгол хүүхдүүдэд за хэл соёлын хөтөлбөр, цахим контент, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, за бусад
одоо дэмжлэгүүдийг бол энэ журмаар үзүүлээд явж байгаа учраас одоо шинэ хууль эрх зүйн орчныг хүрээнд энэ журмууд бас одоо хяналтанд ороод ингээд дахиад хэрэгжилт гараа явж байгаа гэж ойлгож байна. За Бөмбөцөр очир гишүүн тодруулъя. За би санал хэлэх гэж байгаа маа. Хилийн том За Бэсгийн гишүүн асуулт асууя. Тэгээ Хэрлийн гишүүнийг бас асуулт